Виго хоймор задарсан тань тархаа. За юу яцгаан сайхан амарцгаас нь. Сайхан. Виго шин дугаар эхлэж байна. Манай нөө энэ камерын ард хэд шүү үзэгчтэй дахиад аялын маялыг инээ. Тэгээ та хоёр дэмжих юм уу? Дэмжин штэ. Одоо хэдүүлээ угаасаа их ажил араасаа олон цуурсан ажлууд байгаа учраас дундуур нь амжаад, аялаад, амраад, ажиллаад тий бүгдийг нь зохицуулаад явъя гэсэн бодолтой шүү дээ. Угаасаа гурлаа говьд аялье гэд юм ярьсан шүү дээ. Тэгээд аюунуудад яг говь руу явъя. Яг гадна дотныхон зөө ингээ сонирхож очдөг ийм газрууд дээр нь очио. Надад бол яг өвөл бид нар явж байгаа мухан ширтэй ам ч гэдэм үү. За ялын ам гээд өмнө говийн ингээд гоё камергуугаар гурлаа ч бас хамт аялсан шүү дээ. Аялсан шүү дээ. Тэгтээ яг очиж үзээгүй газараа багтаага очиж үзээд тэгээд аялангаа яг энэ говийн одоо аялалж уушид тохиолдож байгаа бас асуудлыг хүндээ явна. Тэгэхээр яг одоо хэдүүлээ ярилцчаад маргааш машин тэрэнд гарахаасаа өмнө багтаага ярилцж байгаа хаашаа явах шийдчихэ. Тэг үү? Говь. Окей. За. Өглөөний минь тэгээ одоо өглөө эрт цаанд гарсаар байгаа. Би сая гоё хийв. Сурчээ сургуультай нөхөш болжээ. Би тааштай гоё хэлээцтэй. Тэгтээ элсэн сурахад байсан тэмээнээс өмнө говийн одоо хам богдын тэмээ арай царайлгүй юу гэж. Тэ. Шал өөр юм те. Өнгөлөг бай тий. Дүүрэн башаа хүн таац яах юм шиг байт юм байна уу? Энэ замаар чинь өнгөрсөн жил 47 сая тонн нүрс экспортлогдсон. Манай эдийн засгийн гол тулгуур зам. Би энэ дэмжлэгийн хэд гэдгийг ерөөс үзээгүй юм шиг амжилтаа. Өө тийм үү? Нэрээ. Тэшка үзсэн үү? Би 2000 хэд он гэлээ. Сүүлдтэй. Би 3 жил юм 21 он. Гэтэ би дэмжлэгийн гэдэг зургийг л мөөгийг дөрөнөөс харсан. Би болохоор одоо 2 удаагаа ирж байгаа. Гэхдээ эхний удаад ирэхдээ 2009 он ирсэн. Миний тэр зураг байгаа. Надад бол бас айгүй хүн сэтгэл төрүүлсэн. Нөх хийдийг ингэж аялал жуулчлалын чиглэлээр ингэж хөгжүүлж болдгийн хийд гэдэг өөрөө ингээд ахаа амарч үлээ цаг тэгээ бас өсөлтөө олноос гадна ингээд залуучуудад мэдээлэл өгдөг байж болно гэдгийг надад харуулсан хийд бол бурханчлан бүр батны бүтээс хаглах мэдээлэл хийдэг гэж би боддог. Би бол ямар ч үе хотын даган нарын хин нэг хотын дарга энэ гандагчлыг хийдэг иргэн тойрон тийм ээ. Тэрийг маш гоё ингээд огшуулаасаа гэж би боддог аахгүй юу? Яг гандагийн тэнд бол бас маш гоё төлөвлөлт хийгээд аялал жуулчлалын үсгийг ингээд аюу боломжтой газар гэж би харддаг юм. A few moments later. One hour later. Энэ хамбогдын зам чийс тасархай зам байт юм байна. Маа зэрэг юм болов хүмүүс Хэрэгтэй юм байна. Тэгээ. Стом намайг өчгөл ирж байхад 10 онд ирж байхад л байгаа. Тэшка. Дэмжлэг илүү ирж байна. Энэ хар замаараа явсаар байгаа. Ингээд аа. Засандараа явж байгаа. Засандараа явж байгаа. Салбаа. Тэр юу юм? Үгүй наад хийс чинь тэмээ биш. Морь биш. Морь юм шүү. Морь биш. Морь юм өгдөг байхгүй. Морь наа. Морь биш ээ за. Гү морь ягаад юм? Төгөө явъя. Дөгтөө. За хайна гэж байгаа лээ. Морь юм шүү. Мат морь. Аль. Морь. Яг аль хэлэр тэр наач аль шороны өгдөг ч. Нөө аль гэсэн чинь тэр
Оо чи юу Тэр тэрийг хараа. Улам байж тээ. Юу мөр. Ямар хөөрх юм бэ? Зураг аваад байсан даанч сүүл нь модгоно. Ингээд таар морь гэд батараадсан юм чинь. Улам байна. Бид гурав шиг улам юм шүү өөргөө зөнгөрцсөн. Бид гуравтай гурав. Энэ тэгээ юу хэлтэй юм шүү угаасаа. Хэлтэй нөө. Хэлтэй нэг нь хэлтэй. Яасан хөөрх юм. Өө тэгээ энэ хүн амтнаас айхаа чих болцсон байдаг юм байна те. Өдрийг хідэн 10 маш явж байгаа зүгээр. Хулангийн зүрхтэй таарах чинь бас сайн л байдаг гэсэн үг тийм. Тэгэхээр бид гурав бас яг гурван хулантайгаа таарлаа. Гурлаа явж байгаа гурван хулантай таарчлаа. Одоо их чинь. Гэтэ хулангийн унах шиг. Ой доо тий. Хулангийн унган босоо төрөө зэрэглэн тоглосон их нутаг минь Хурдан хөвдөн домгийн салхинаас янзгах хоролтонд мэн Урачдал үлүжүүлдэх газар шороо мэн Үргэлж мөнхийн сэтгэлд уяатай төрсөн нутаг минь Уртын дууны шуурхай Морин хөрийг шигтэй За сайн байцгаана уу? Сайн үжилээ. Сайхан замаар давхад ирд юм байна. яг энэ сүүлийнх нь хам богдын замл гоё байт юм байна. За балаха. Бид гурав одоо 700 км давхад Өмнөгов аймгийн Хамбогд сумдах Дэмчгээ хэд төр ирсэн. Ийм хэлээр ирсэн байна. Унлаа. Дэмчиг гэдэг нь болохоор төвд хэлээр дээд амар амгалан гэдэг утгатай. Оо за тийм ба харин энэ үг нь ямар утга учиртай бол гэж бодож ирсэн баггүй юу? Дээд амар амгалан сайхан мэдэрчээ. Айгүй гэлэн дунд байдаг хийд гэж би ойлгосон. Энэ хийдэг гэсэн чинь айгүй юм жид чулуун дунд байдаг хийд биш сонин. Тийм байна. Тийм бац. Тийм байна гэж тийштэй юм. Тийм чулуун Хөөт байгаа. Яа юу вэ? Яа. Дотрог нь гарахгүй энэ чи ажилдаа анхаарахгүй байгаа гэж тий. Яа. яа юм шилэн харц. Энэ одоо нөгөө бүр хуучин нөгөө нэг хэлмэгдүүлэлтийн үеэр сүнөхөөс өмнө байсан хашааных нь туурна. Энэ сүүлд юм шилтэй болгосон. Яа. Оо энэ хог бүр арай дэндүү байна. Энийг хараа. Манай Монгол улсыг нэрэ хогны асуудал нь өмөрчжээ. Тэгэхэд Сингапурчууд чинь өдрийнхөө өдрийн хогийн хаягдлыг шууд боловсруулдаг болчиход байна шүү дээ. Ядаж ийм гоё газар. Ийм гоё газараа хог хаяхгүй байж болдгүй юм бах та. Галбын 3 хийд болох Дэмчог хойтод. За энийг л уншмаар байна. Ир яадо. Ирээд гэж байгаа юм байна уу? Аа тийм Дэмчиг хийдэг ирээд. Нөгөө ухуур гэдэг шиг боллоо. Ирээд цагаан толгоон хийдэд бүтээн байгуулсан түүхтэй. За хөөе шинэ үсгийн багш шиг болоод байна. Шинэ үсгийн багш. Энэ ингэж штэ арц хүч уугуулах юм байна, сүү өргөх юм байна уу? Нэр соён гээгүүлэгч Харивжаагийн Менделснэ хэд гэж байгаа юм. Энэ нэг үү? Менделсний 220 жилийн ойд 20. Тий 220. За 220 жилийн ойд зориулан бүтээв. Энэ бүр цаочтой штэ. Энэ бол үлэмжийн чанар байна уу? Үлэмжийн чанар төгөөлдөр. Энэ хадаг яндартай нь бол тэр хүслийн уул нэм шиг байна. Яг тэ майны хүрд. Манай хоёр хаана явна? Одоо энэ урд харагч байгаа юу ч юм биш танайд. Төв одоо гол сувраг нь Монголда хамгийн өндөрт орох хэмжээний сувраг гэж штэ. Тэгээд 22 м өндөр
1937-оос 1945 оны хооронд Монгол улсад чинь их хилмигдүүлэлт болсон байдаг. Тэгээд тэр үеэр одоо 30 эдэн мянган лам нарыг Монгол орны одоо өнцөг булан бүрт байгаа хамаг том хүний гараар бүтсэн олон зуун жилийн түүхтэй хийдүүдийг сүнөө тусгаж байсан. Тэгээд тэр үед устгагдсан туурна. Тэгээ нөө Бадамлын ухаа цэцгийн 8 дэлбэг гаргаад 8 жижиг соврог гаргасан юм байна л да. Тасаа. Тинчээ манай хүн зүгээр алж байна. За ихч минь юу алж байна? Төрүүлээ алга болсон чинь ганцаараа ирсэн. Ихний энерги авч шít. За энэ ч бас мөргөн чинь чанга юм байна. Яаж мөрөх юм бэ? За маа энэ хараа энэ. За тийшгээ зааж өг. За ингээ гулсаа цаахан. Хүслээ биелүүлээд мөрг. Оо манай их хутагт одоо. Нэг илтгэе юм уу? Тэшгээ бүтээр чи хутагт гэдэг шүү. 108 Ямар ихтэй. дандаа шоглдог юм оо манай хоёр. Японоос бас манай шашин төрийг хослуулсан байж. Тэгш жаргал хамттай ирсэн. За. Манай хамттай ирсэн битгий юм гуугаараа өөрийгөө л даатгаараа гэсэн гэр бүлээ. Тэр юм гоо мөөгээд дамдаа Хэд тагилсан. мөрөх Манай хам. Орос мөрөхөд байна. Хүн баялагч эрүүл мэндэд даатглаа. Одоо дахиад нэг тий. Хэдүүлээ явж байна та нар? Бид нар одоо найзтайгаа ингээ нийлд долуулаа явж байгаа. Дэмчгийн хийдэд анх удаа ирж үзэж гин үү? Ер нь ирээ гэж зорж ирж гин үү? Ер нь анх удаа л ирж байна. Гэр бүлээрээ сэр хүүхдээ бас ингээ сайхан болгоо мөргөн шүтээд бас энерги аваад нэг бас нэг юм болсон тулд хүн болоо байлаа. Бас ирхэн болсон юм лөө. Гэр хүүхдээ нэг сайхан газар үзүүлэнгээ басан. Анх удаа л ирж байна. Ер нь бол төсөөснөөс их л гоё байна. Би ч өөр өмнө ажил гэж явдгаас одоо энэ жил анх удаа ингээл ямар нэг ажлын төлөөр төрсөн бас 5 цаас болсон ч гэсэн бас үр хөвгтөө аваад нэг салхин гараа сайхан явчих бас гоё юм байна. Ёлын амаар ороод наашгаа явсан. Тэгэхээр өмнгийн говийн үзэсгэлэнт газруудыг бол бүгдийг үзэж харж аваа юм байна шүү дээ тий. Тий, ерөнхийдөө үзэж хараад явж байгаа юм. Үлэмжийн чанарын нэг бадаг чинь 108 маань уншсантай дүүж шүү хоёроо 1 2 3 Үлэмжийн чанар төгөөдөө Тэгээ хэдүүлээ энд яг аяллаа ингээд зогсоо бид нар ингээд шууд хөдөлгөж байна. Энэ сайхан дэлхийн энергийн төв
одоо Дэмчиг гэж дээд одоо амар амгалан гэсэн ийм сайхан нэртэй юм догшин утга Данзан харуулжийнхаа үүсгэн байгуулсан хийд дээр ирлээ. Тэгээд одоо энэ хоёр охиныгаа аваад бид нэр дунд говь руу хөдлөө. Дараагийн зэг дээр уулзчаа. Баярлалаа. Дундгов аймгийн Үлзий цомгийн нутагтаар цагаан суурга гэж энэ аймгийнхаа 9 гайхамшигын нэгд багтдаг Монгол улсын бас аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн маршрутын хамгийн түрүүнд ордог одоо энэ маршрутаар ирсэн байна. Монголын бас 9 гайхамшиг. Тэгшээ болохоор одоо энэ удаад бид нар дээр одоо гол гайд хийж тайлбарлана. Дагивчдэр болохоор яг энд бол хамгийн анхны удаа ирж байгаа. Би гайд хийн гэж байх вэ? Яг нөгөө юу жуулчд авчирдаг гайдууд нь миний гайд хийж байгааг харах юм бол хамаагүй шүү дээ. Чи зүгээр биднес мэддэг юм аа ярьлаа. За би 2017 онд энэ Дундгов аймгийн Үлзий цомын нутагт байрлах цагаан суурга гэдэг талын одоо гайхамшиг гэж нэрлэгддэг Монгол улсын 9 гайхамшиг, Дундгов аймгийн 9 гайхамшигын дандаа тэргүй игнэнд бичигддэг цагаан суурга дээр Солонгосын 3 хошин урлагийн жүжигчинтэй MBC телевизийн нэвтрүүлгийн зураг авалтаар ирж 2 өдөр болсон. Яг энэ дээрээсээ бол ингээд яг энэ хоёр тишэл үзэх юмтай. Тэгш энаараа энэ ингээд гоё ингээд солонгорцсон юм туяарсан байгааз. Тэнгүүт одоо нар жаргах үеэр энэ одоо бол цагаан өнгөтэй байгаа. Тэгээд яагаад цагаан суурга гэж нэрлсэн гэхээр одоо жоохон холоос ингээд харах юм бол эртний энэ одоо ордон те төөр юм шиг ингээд харагддаг. Дөхөөд ирэхээр ингээд энэ цагаан суурга цагаан өнгөтэй юм суурга шиг харагддаг учраас цагаан суурга гэж нэрлэгдсэн байна. Нар жаргах үеэр ягаан өнгөтэй бол улаан өнгөтэй болж хувирдаг гинэ. Нийт 7 өнгө гардаг гэдэг байгаа шүү дээ энэ тавиас. Тэгээ одоо хамгийн өндөр нь бол нэлээд налуу. Игт. За тэгээд үргэлжлэх урт нь болох юм бол 400 м, хамгийн өндөр нь бол 60 м өндөртэй байдаг. Тэгэхээр нөгөө анхааруулган дээр нь сая гурлаа унссан шүү дээ, тий. Цалих шуургатай үрдийн шиг айгүй бол нутгийн мал унж өгдөг гинэ. Тий. Тэгээ ингээ хашаалчаад байгаа мэл да амханда. Хамгийн гоё нь шүү дээ энэ нөгөө ус урсаар хагаад ийм агуу сөв бий болгоцсон байлээ. Ямар ч тийм гоё үйлчилгээ тэ аялж ууч юу ч байдгүй ба шүү. Байгаа шүү чи. Одоо тэр хараа. Тэр урд амралтын газар. Тэнд амралтын газар. За сая тэгшээ сая танд хэлсэн шүү дээ. Одоо тэг доор байгаа. Гүү тэр амралтын газар чинь бүр дэлхийн брэнд болсон тий. Брэнд болсон. Би тайлбарлаж зураг авах. Одоо энд ингээ хүрээд ирэхэд бид нэр ингээ хурж ирээд ингээ одоо энд гейт хийгээд үйлчлэгээ хийгээд энэ хүмүүс тайлбарлаад явах юм. За энд ингээд энэ цагаан сургыг үзүүлсэн. Гэхдээ наад зах нь нөгөө хөргөчний наадч хүртэл байдгүй л газар байна шүү. Тэгж ийн би тэр тухай ярьлаа. Тэр тухай ярьсан юм да. За Дундгов аймгийн удирдлагуудад хандаж хэлээл явчих шиг болох ээ. Тийм. Яг энэ аваа аж ахуйн нэгжүүлч гэсэн санаанд бодлого санаач бодсон шүү дээ. What is your name? My name is Lucas. Anais. Where are you from? We come from France. Тийм Монголд анх удаа ирж байгаа. Ер нь бол баг Азийн улсад анх удаа ирж байна. Францын нотоос ирсэн. 2 өдрийн өмнө ирсэн. Тэгээд яг энэ хэсгийг харахаар Америкийн Red Canyon шиг харагдчихэв. За баярлалаа. Сайхан аялаарай. Гэхдээ өөрхөнгөө явснаас говь руу явснаад нэг ядарсангүй. Би өөрөнгөөр бол амар ядарсан. Тоор яв. Гайгүй юу? Ёстой ятраагүй. Харин би бас ядарсангүй. Хэдүүлээ их цагийн менежментээ айгүй зөв хийж явлаа тий. Өглөө эрт гараад наашаага үзэх харах юмнууд явсараад оройн хактер шүндөлөөр үрээр ирэлгүйгээр ирчлээ. Тэр нь л их зөв. Ер нь гэхдээ бид нар жоо тэнд сураад байгаа юм шүү.
Магадгүй те. Эсвэл явж сураад байж магадгүй. 3 сараас хойш зөксөө цаг уу явлаа штэ. Тэнэд гарч ин ингээд Одоо нэг эвжимэнд дугаар орчтой хийж байх уу? Их ч совлолт 3-10 хоног. Жохон тийм санаа өгöd тахгүй те сувлууд. Тий. Совлынхаа. тэнд сураад байгаа юм шүү. Бид явж ийн гэж явсаар байгаа. Тэгээд сүултээ нөгөө замынхаа тийм ядаргаа мадргааг даагаад тэгээ би минь тэрэндээ зогцоо тэгээд орж иж ил гэж би харсан. Говьдч бай, хангаач бай ингээ аялаад ирэхэд би нөгөө хэлээд тааш аялал жуулчлалын менежмент гэдэг юм ерөөсөө энэ даалгаа. Гоё юм бэ тий. Очоод тэнд кофе чанаад хоол хийж болно штэ. Гэх мэтийн. Хамгийн харамсалтай нь тэр айлын залуучууд хэлсэн. Нөгөө солонгосын залуучууд хүчээд нөгөө хөргөл дэрлээ гэдэг нэвтрүүлэг хийгээд говийн нөгөө од мод үзээд тэгээ маш ингээ солонгосын захиалга өндөртэй байсан байна өнгөрсөн жил. За энэ жилээр бол яг Европын жуулчд ирж байгаа, Оросыг ирж байгаа, солонгосууд ирэхээ болсон гэж байгаа байхгүй. Яасан гэсэн чинь говийнхан залхаасан. Очоод нөгөө үйлчлэгээ байхгүй, бизнес газрын асуудал шийдэгдээгүй. Тэгээд нөгөө аялаад капитал байх тэр орчныг бүрдүүлж чадахгүй байна. Тэгэхээр манай энэ аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа компаниуд, орон нутгийн удирдлагууд говь хангаа гэлтэхгүй энэ аялал жуулчлалын менежментийг хийгээч. Үнэхээр тэр өмнө говийнхан, үнэхээр энэ дунд говийнхан тий хиймээр байна. Өмнө говь руу чинь Монгол улсад ирж байгаа нийт солонгос зуулчдын 90% нь говь руу зорддог гэж. Тэгэхэд одоо бол энэ тоо бүр ингээд үнэхээр буурсан. Тэгээд ямар ч орлого ашиггүй болсон байна гэдэг тэр охин тэгжсэн те 3 нэлэх хүүхэдтэй уг нь амьдралаа айтайхан аваад ивчээ. Зуулчтаар аялал жуулчлалаар аваа ивчээ гэдгсэн. Тэгэл ерөөсө замаас болоод алдсан. Одоо энэ өмнө говийн засаг дарга тэр юу байдгийн зам тээврийн ямтад 100 говийн аймгийн засаг дарга энэ замаа зүгээр мөнгөгүйгээ суугаад байвал угаасаа ямар ч ажил өгөхгүй шүү дээ. Сэтгэл тэгэл тутсан л байгаад байгаа байхгүй. Ер нь тэр муулахад муулаад байгаа юм биш. Бодит байдал ерөөсөө энэ байгаад шүү дээ. 1836 он дэмжлэг хийд үүсгэн байгуулагдсан. Тэр том түүхэн үнэт өвийг оюутлогоо компанигээ сэргээгээд хадгалаад өгсөн байна те. Тэрийг ингээ арчлаад аваад явчихгүй зүгээр л хогондонд харуулад байж гэнэ гэдэг бол бид нар өөрөө өөрсдөөсөө нэр ичж байгаа монголчуудыг харж байгаа гадныхан биднийг харж юу ч үнэлэхгүй те. Ядаж соёлынхоо өвдөө ингэж хандж байгаа хүмүүс ямар сэтгүүтэй байна гэж биднийг үнэлэмж нь ямар болох вэ гэдэгтэр л маш их харамссан. Зам бол там гэдэг байгаа шүү дээ. Би зам таг ямар сан тэш гэдгсэн чинь надаас хүүшээ дагийгч юм 3 нөхөө тэрийг хоёрыг бүглээд нэгийг нь үлдээгээд байдаг нь ямар утгатай байл гэдэг. Тэгээ хийж байгаа тэр замын компани гэсэн гурвангийн бас бүгд би бүр гайхаад байна. Монгол улсад замын бодлого бүр сүүлийн 3-4 жил бүр ингээд юу ч байхгүй болсон юм биш үү. Нөгөө хааны ордны вайлсанд орох ч юм шиг ерөнхийлөгчдэр гүйж гарч ирэл сайдаараа улирж штэ. Тэгээд яага Монгол улсын зам харилцаа ерөөсөө хөгжихгүй байгаа. Харин ч муу хилүүлэн Чингис Бондын төсвөр Алтан уян засгийн газар бол 21 аймгийг автозамтай холбосон шүү. Тэрнээс хойш ерөөсөө энэ орон нутг руу шин замын ажил хийгдэхгүй байгаа шүү. Тэгэхээр энэ эрх баригч намынхан бас бист амар улс төрчихсөн үү. Өмнө Монгол улс зөв улс төрчих хэрэгтэй гэж байж том төсөл ярих шаардлагагүй юм байна гэдгийг яг үүндээ ингээ сая яваад ойлгож байгаа байхгүй. Замын нөхөөс хийж байгаа чинь зам янзалж байгаа ажил ерөөсөө биш байгаа байхгүй. Тэгэхээр замаа барьж чадахгүй гэж бид нар юу аялал жуулчлал нойлоо шийдэж чадахгүй гэж юу 400 сая жуулчин за болий зүгээр тий. Энэ бүр арай тий. Манайх ч нөгөө аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг рекламдаа л гэдэг нөгөө Монголиа гэл амар гоё юм яваал ирсэн юм л. Монголын аялал жуулчлал гэдэг чинь ерөөсөө жуулчдыг зүгээр лөвөрдөж байгаа байхгүй. Амар гоё юм үзүүлнэ гэж амар гоё байлгана гэж рекламдаж авчирчингуудаа хөдөө модон жорлонтой хаяад хинкүрхий зам дээгүүрөө явуулаа бүр алаачиж. Орос ах нарынхаа зайлшгүй хэрэгжүүлээд асаадаг юм байна ба түрүүний дугаар шиг. За баяр та.